гэр бүлгүүн байгаа зү ч гэдэг юм уу. Зүгээр сохор боцоонд явж ин гэж төсөөл заяа. Ямар ч ажил авахгүй юм би баг ингээ хог дээр үсэрсэн шахууны. За амар цаана уу манайхаа туулкаан байна. За өнөөдөр бүгдөө яг ажил яг яаж болох юм бэ те? Яг хаанаас яг хаана одоо нөө та тондоо гэдэг шиг яаж ажил болох юм бэ гэдэг тухай бичлэг хийх гэж байна. Тэгээд лайк дараарай, subscribe хийгээрэй, бүгдөө бичлэгт орцгоё. Тэгээ би ер нь бол яг ажилд орох амар амархан байх гэж бодож байсан. Ялангуяа ингээл гадаадд их сургуулаа төгссөн гээл те бас өөрийгөө бичээг өндрөр үнэлцэг гар байгаад байгаа шүү дээ. Харилцааны соёл моёл бас дажгүй байж магадгүй ч гэдэг юм уу те. Тэнгүүт яг үүндээ үгүй байсан. Ажилд ороход бол надад хэцүү байсан. Ажлын одоо ямар ч туршлагагүй болохоор ажлын туршлагагүйгаасаа болоо гологдчихсэн. Тэгээд яг ярилцлага дээр өгж явахдаа хүртэл ингээд хог гэж ямар тэнийг юм ярьж байгаа ч гэдэг юм уу те ингээд амар тийм асуудлууд тулгарч ирсэн яалтчгүй л нөгөө нэг шинков байдаг юм байна ли. Бас амар олон хүүхдүүд яг ингээд нэг над чи ингээ яг харанхуй ангал дунд ингээ орж ирж байгаа л та тий. Йоо ч та яаж ажил болох юм бэ тий. Яг хинтээ очиулсан бэ гэдэг тийм амар олон асуултууд гарч ирж байгаа гэдгийг бол би маш сайн мэдчихээн. Тэгээд тийм болохоор та нарын 10 асуултыг чинь ядаж 5-д нь хариулж чадах үйс бичлэг хийж байгаа гэж найдаж байна. Тэгэж ажилд орох одоо процесс бол миний туршлагаар яг 3 ингээд төрлөөр ингээд үе дараалал явж байгаа зав. Хамгийн эхлээд чи CV-гээ бүрдүүлээд тухайн газар руу одоо вебсайтаар нь ч үгүй юм те ямар нэгэн зүйлээр ингээд өрөөдлөө өгнө. Дараа нь чамайг энэ чи гайгүй бачка байна. Энтэй нэг ярилцаад үзчихье гэж бодол чамайг ярилцсан дуудана. Хоёрт тийм үү. За гуравт гэх юм бол ажиллаж байгаа тэр мэрэгжлийн онцлогоос ч хамаарат чамд бас даалгавар өгд юм билээ. Тэгээд эцэг шийдвэр гардаг. Ер нь бол нэг ийм систем үе одоо заагаар ерөнхийдөө ажилд орох зүйлсүүд манай явагддаг гэсэн. Тэгээ сэдв болох тэ яаж одоо CV-гээ хийх юм? Юугаар хийх юм гэдэг бүндээ ярилцгаа. Ажлын одоо яг сонирхож байгаа ажилдаа зориулж бүх газруудаа зориулж ерөөхдөө өөр тусдаа CV хийх хэрэгтэй. Яагаад гэх юм бол зарим ажлын газрын одоо нөгөө нэг хайж байгаа тийм шаардлага дээр маш том харилцааны соёлтой гэж бичсэн байдаг. Нөгөө талдаа гэх юм бол одоо жишээлбэл англи уур чадвар маш өндөр гэж бичсэн байдаг ч гэдэм үү те. Тэгвэл чи яг тэр одоо шаардлагад нь өөрийгөө наалдуулж одоо өөр төрлийн CV-нүүдийг өөр газар тусад нь ингэ бичнэ гэсэн үг. Тэгхгүйгээр ингээл яг нэг юм хийчихэл тэрийгээ шууд copy paste гэж forward хийчих болохгүй гэсэн үг шүү заяа. Тэгэхээр ингээд яг ингээд нэг тийм жоохон давсгүй хоол шиг болчихно чиний CV чинь. За нэг тэгэж CV-гээ хийх нь байна. Тэгэж бэлдэх хэрэгтэй. Хоёрт гэх юм бол Zangaget аппликейшн байдаг. Тэр Zangaget аппликейшн дээр бол ерөнхийдөө яг тэр Zangaget ер нь амарсан ашиглаасаа гэж ер нь бол та нарт яг зөвлөн заяа. Яг тэнд бүх газрууд ажлын байрын одоо зараа оруулдаг. Тэгээд тэр аппликейшн дотор чи бас өөрийнхөө CV-г бүрдүүлээд тэгээд газрууд руу шууд ингээд send хийгээд шууд ингээд явуулчихдаг гэсэн. Тийм болохоор амар амархан ингээд дараагийнх нь гэх юм бол чам бүр яг ингээд крашлцсан. Бүр яг ингээд шохорхсон. За би яг энэ л газарт орондоо гэд. Тэгээ ботцсон тийм газар байх юм бол тэр газрынхаа вебсайт эсвэл Facebook хуудас руу орж үзээрэй. Тэнд болохоор яг ингээд ажил гуйлагчийн тийм зарын мэдээлэл ч гэдэг юм уу те эсвэл вебсайтаар нь дамжуулж одоо ажлын анкета илгээх боломж байдаг юм байлээ. Тийм болохоор үнэхээр яг шохорхсон ингэсэн газар байх юм бол шууд Facebook хаяг эсвэл вебсайтаар нь ороод эсвэл шууд утасныхаа дугаар нь ер нь бол Facebook хаяууд дээр газруудынх байдаг. Тийм болохоор шууд утасныхаа дугаарлаа залгаад ийм би хүүхдээ ингээд төгссөн одоо танах авах боломж юу нөө гэж шууд асуучих болно гэсэн. Шир байх хэрэгтэй байх нь шүү дээ. Одоо MCS ч гэдэг юм уу те тийм том групп компаниуд байгаа шүү дээ. MCS дотор ч амар олон компаниуд ордог сайт тусдаа байд юм бэлээ. Дотроо амар олон нөгөө нэг хамтарч ажилладаг компаниуд тэр нөгөө нэг хувьцаа эзэмшдэг тэр компаниудынхаа ажлын заргуудыг бас тавьсан байдаг. Тэгэхээр та нар MCS гэдэг вебсайтаар бичээд тэрнгээр бас яг тусад нь өөрийнхөө ажлын анкета илгээх боломжтой гэсэн үг шүү. За тэгвэл одоо хамгийн чухал юм яаж CV-гээ айтайхан шиг зөв нэгтэй хүн шиг биччих вэ гэдэг нэг тийм өөрийнхөө
одоо ойлгосон бяцхан зөвлөмжийг хүргэж заяа. Ихэнх нь ер нь бол ямар ч ажлын туршлагагүй одоо надтай адилхан бацаанаар үзэж байгаа хэрэг заяа. Тэнгүү та нар ингээд ерөөсөө ажлын туршлага гэдэг хэсэг дээр нь юу ч байхгүй би хинч биш юу ч биш гэж бичиж болохгүй заяа. Та нар ингээд төрийн бос байгууллагад ажилласан ч бай. Аль эсвэл одоо нөгөө нэг оюутны чинь цаг хүрээнд ямар нэгэн дадлын ажил болсон ч бай тий. Тэр жижигхэн юм болгоно бичих хэрэгтэй. Жишээлбэл би болохоор ингээд цалин авдаг ч гэдэг юм уу тийм ажил ерөөсөө хийж үзээгүй. Гэхдээ маш олон төрлийн бус байгууллагуудад ингээд тузын гишүүн өдр хүртэл хийжсэн гэх мэтлэн ингээд туршлага байгаад байгаа байхгүй. Тэнгүү тэрийг ингээд бичсэн байхад яаж л ингээд юу ч хийгээгүй хүний хажууд ингээд нэг тийм худлаа өнөө нэг тийм хичээсэн юм хийсэн хүн шиг одоо харагдах одоо тэр нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу. Яаж л дээж ингээд би одоо дөнгөж сургуулаа төгссөн ажлын туршлага байхгүй ч гэсэн би бас тэ дажгүй гар шүү юм хийцэн бас тэ жоох юм хийцэн гар шүү гэдэг одоо мэдрэмжийг тухайн ажилд авах гэж байгаа хүмүүстээ өгөөж чадна гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор ингээд аль болох өөрийгөө тийм даруухан дарж бичгээс илүүтэйгээр жоохон элсэн чихэр давс хийж одоо амталж бичих хэрэгтэй CV-г. За тэгээд дээрэс нь гэх юм бол ингээд за би ийм үйл ажиллагаанд оролцсон гэж бичих өөр аль эсвэл ийм үйл ажиллагааг хариуцаж аваад удирдан зохион байгуулсан гэж бичих хоёр шал өөр сонсогдож байгаа. Тэгэхээр ямар үг ашиглаж яаж тухайн өөрийгөө тодорхойлж байгаа тэр нэгэн өгүүлбэрийг утга учиртай одоо тийм хүчтэй тий энэ өмнө сак залуу байна. Энэ үнээр сак охин байна. Энийг авъя гэдэг мэдрэмж өгөө гэдэг чинь бас ингээд айгу одоо хэрэгцээтэй зүйл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр битээ даруухан байгаарай гэж хэлье. Тэ. За дараагийн үе шат болох одоо хамгийн чухал үе шат буюу ярилцлагын үе шат байгаа. За ярилцлагын үе шатыг бол та нарт би зөвлөхөд та нар зүгээр л ингээ blind date-нд оролцож гин зүгээр сохор боцоонд явж гин гэж төсөөл заяа. Яг сохор болцоотой ерөнхийдөө л адилхан. Яагаад тэгэхээр чи яг ямар хүмүүстэй уулзсан гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүс чамаас юу асууна гэдгийг чи мэдэхгүй. Тэгээ бас чамайг яг яаж хүлээж авах гэдгийг чи мэдэхгүй заяа. Гэхдээ сохор болзоонд очичоод хүн юу ч ярихгүй чив чимээгүй байгаад нөгөө хүнийхээ л ярихыг хүлээгээл ингээд байвал тэр сохор болзоо амжилттай болох уу? Мэдээж үгүй. Тийм болохоор та нар удирдлагыг өөртөө одоо яг тэр интервью буюу ярилцлага хийж явах үедээ удирдлагыг өөртөө авах хэрэгтэй. Чи ингээд юм болгоны чи сонсохын тулд баахан бол асуулт асуухгүй заяа. Тэр чин том удирдлагууд чамаас ярилцлага авж байгаа. Эсвэл одоо хүний нөөцийн мэрэгчлэлтэнгүүд ярилцлага авж байгаа гэх мэтлэн. Тэнгүүт чи нэг асуусан нэг 5 асуултанд нэг 5 үгээр хариулчаа суугаад ивэл ингээд тэр зүйл ингээд дуусаа. Бүр нуурж унан заяа. За энэ өстө бүтггүй хөхтэй. Амнаас нь алт унч гатл гэж бодно. Тийм болохоор өөрөө сэргэлэн байж ямар асуулт асуухт нь яаж хариултаа зөв өгөөд дээрэс нь давхар өөрийнхөө нэгтээ миний энэ талыг жоох асуугаагүй энийг би хэлчмээр хан гэдэг юм а яаж айтайхан шиг шургуулжтэй яг наадмын хуушуурны мах ингээд шургуулдаг шиг тэгээ шургуулж хэлэх үү гэдгээ өөртөө ингээд одоо сэргэлэн байх хэрэгтэй заяа. Хамгийн ихний одоо ярьслага идэр бол угаасаа ингээд амар бүрхэг байна. Тэгэхдээ тэр бүрхэг юм жоохон гэгээ оруулахын тулд чи ChatGPT-гээс ингээд юу хайх хэрэгтэй. Одоо зөвлөм ChatGPT-тэй одоо ингээ ярилцлаганд орох хэрэгтэй зөө. Чи яг ChatGPT дээр ингэж бич. Одоо би яг ийм газар орох гэж байна. Ийм газар яг ийм одоо хүн авах шаардлагатай байгаа. Ийм онд үүсгэн байгуулагдсан. Ихэнх хүмүүс нь ер нь иймэрхүү насны хүмүүс байдаг гэд бичээд тэгээд намайг ингээ ярилцлаганд оруулж байгаа юм шиг асуултууд асууж өгөө гэж бич заяа. Тэнгүүт ер нь бол яг асуух магадaltaй асуултуудыг ChatGPT асууж өгдөг. Тийм болохоор ингээд чи давхар ингээд амар гинтийн асуултад ер нь бол бэлэн байх хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу. Тэгээд амар гоё тип хэлж өгч шүү. Тийм болохоор ChatGPT ч байна уу, Gemini ч байна уу тэр AI-аар одоо ярилцлагандаасаа бэлдүүлэх хэрэгтэй. Бэлтгэлтэй маш очих хэрэгтэй шүү манайхаа. Тэгээд ингээд ангаа нэг юм өдөртөө амар баатарлагаар очиад тэгэл ярилцлаган дээр чадахгүй сандраал ингээл ангаагаа суугаад ивэл тэгэл ер нь бол худлаа болно. Ягаад тэгэхээр яг анхны сэтгэгдэл анхны сэтгэхгүйгээрээ тэр хүмүүс чамаас сонгож авч байгаа чиний өмнөх одоо тэр 8 жил 10 жилийн чинь замналыг тэр хүмүүс мэдхгүй. Тийм болохоор чи тэр өдөр ингээд өөрийнхөө аураг тий өөрийнхөө аура фарминг одоо үзүүлэх хэрэгтэй гэсэн үг.
Нөхөө ярьсан дээр л би өөр яалчгүй тэнхсэн амар өөртөө ихтэй ингээл орсон ч тэгээ байхгүй будаа. Надад бол будаал хийсэн тэр хүмүүс одоо ямар хийсэн юм байгаа. Төсөөлөгдөшгүй асуултанд бэлэн байх хэрэгтэй. Чамаас юу ч асууж магадгүй заяо. Жишээлбэл ингээд надаас чиний суул тал чи юу вэ? Чиний ойрын 5 жилийн төлөвлөгөө чи юу вэ? Чиний ойрын 1 жилийн чинь төлөвлөгөө юу вэ? Тэргээл асууж байгаа байхгүй юу? Тэгэж асуусан одоо өөр юу вэ? Бол за чи манай ингээд брэндтэй холбоотой нэг тийм маркетингийн санаа хэлж өгөөч гэдэг юм уу? Ийм амар ингээд гинтийн тийм бас асуултууд асуудаг. Тэгэхээр хамгийн түрүүн чи өөрийнхөө сул талыг мэддэг, давуу талыг мэддэг болчоод ярьслан дээр очих хэрэгтэй шүү заяа. Энэ бол бүр зоолттой асуудаг асуулт. Би 3 ярьслаг өгөхөд гуруулаа надаас асуусан. Тэгээ тэрэн дээр ингээд би сул тал байхгүй, би төгс төгөлдөр гэж хариулж болохгүй шүү. Заяа. Тэгвэл энэ ямар үлээцэн бацсан бэ л гэж бодно. Тийм болохоор жоохон газар дээрээ буусан хариултууд өгцгөөгөөрэ ганцхан тухайн ярилцлагаар шалгуулж байгаа хүн чи бас биш. Чи бас нөгөө хүмүүсийн хандлага харилцааг нь бас давхар ажиглах хэрэгтэй гэсэн үг. Чамдаа яаж харьцаж байна? Чамдаа яаж хандж байна? Чамаас ямар асуултууд асууж байна те? Хэд хувийн асуулт асууж байна? Одоо чинь эмэгтэй хүүхд оронгууд одоо юу гэдэг гэр бүлгүүн байгаа зү ч гэдэг юм уу те? Одоо өөрөө юу гэдэг хүүхд мөх төрүүлнэ гэсэн бодол ойрын нэг жилдээ байхгүй зү ч гэдэг юм уу те? Хэрвээ ийм асуулт асуувал тухайн газар те яг ямархуу харилцааны хандлагатай ямар хүний нөөцийн бодлоготой гэдэг нь угаасаа ойлгомжтой байгааз тэгэхээр орох шаардлага байна уугүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр давхар чи тухайн газрыг бас ажиглаж яг яаж ажилтнанд явагддаг хүмүүсийгээ яаж одоо тий дэмждэг яаж одоо харьцаж ханддаг гэдэг зүйлсийг бас мэдэж авах гэж тухайн ярилцлаган дээр очиж байгаа шүү. Ганцхан чи өөрөө шалгуулах гэж очиагүй. Тийм болохоор тухайн газраас асуухад тохиромжтой бас өөрт хэрэгтэй асуултуудыг асуух хэрэгтэй. Тэгвэл бас нөгөө хүмүүстэй бас ингээд point нэмнэ. Яагаад тэгэхээр энэ хүүхэд энэ ажлыг үнэхээр сонирхоод байна. Үнэхээр ингээд сонирхоод байгаа болохоор асуулт асууж ийн гэж бодно те. Тийм болохоор ярилцлага дундаа бас нөгөө газараасаа заавал асуулт асуугаарай гэж зөвлөж. Тэгээд дараагийн part юу гэдэг вэ? Надад болохоор ярилцлаганд орсныхоо дараа ингээд за чи манай компани дээр яг маркетингийн одоо кампайн үйл ажиллагаа ингээд бэлдээд тэгээ presentation PPT хийгээд бэлдээд ингээд бидэрт бас тайлбарлаж өгөрөө гэдэг одоо тийм даалгавар бас өгдөм байлээ. Юу ч дизайнераар орох чивэл чамаар ингээд постэр хийлэгдэх ч гэдэг юм уу те эсвэл 3D одоо тийм бичлэг хийлэгдэх ч гэдэг юм уу те тийм даалгавар бол ерөнхийдөө өгдөг гэсэн үг. Тэгэхээр тэр зүйлсэд одоо бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг шүү. Компьютер хасаад чадахгүй бэжж одоо би Photoshop дээр алдаг гэд бичиж болохгүй байх нь шүү дээ те. Ажилд орох гэдэг зүйл чи өөрөө амар амьдралын амар том шийдвэр, чухал шийдвэр. Тэгэхээр чи ингээд хамгийн анхны ажлын гараагаа бас хаанаас эхлэх үү гэдээ сайн бодож үзэх хэрэгтэй. Би ингээд ерөнхийдөө ингээд YouTube-ээс ингээд юм үзэл судалж байхад хүмүүс ихэвчлэн юг зөвлөж исэн бэ гэхээр хүний нөөцийн бодлоготой тийм доктор сууршилтай компанид ер нь бол ажиллавал илүү зүгээр байдаг, илүү дээр байдаг гэдэг зүйлийг зөвлөжсэн байхгүй. Тийм болохоор ингээд тухайн чиний орж байгаа газар чи хүний нөөцийн бодлого ямар байдаг, ажилчтайгаа яаж одоо ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг, тэ ямар урамшуулал болдог, дандаа яг тийм бүр офисын юм амар завгүй бүр ингээд сунж ажилуулдаг уу, яадаг уу, ийдгүү гэдэг ингээд нарийн ширийн зүйлсүүдийг бол маш сайн судлах хэрэгтэй шүү. Тэгээд анхны угаасаа ажил юм чи ямар ч туршлага байхгүй юм чи ямар ч газар орсон чи яах вэ гэдэг бодолтой бити байгаарай. Тэгээд хамгийн анхны ажлын гараач амар чухал. Тийм болохоор маш чухал хандараа манайхаа тэг ингэ залгаад асуун заяа. Тэгэхээр чамайг авахгүй чи өстө болохгүй наа гэж хэлэхгүй. Авлаач гэж хэлэхгүй. За чиний даалгаврыг чи яриа харж амжаагүй байна, ингээгүй байна ч гэдэг юм уу тий. Тэгээд ингээд амар удаан ингээд бараг 2-7 хоног моног ингээд хоноод ингээд сунжирчдаг. Тим зүйлсүүд бас болдог. Тэнцээгүй, тэнцэн идрэг гэдгийг чинь хэлэхгүй нөхцөл бол үүснэ. Тэгээд ярилцлаганд зарим газрууд дуудахгүй ч ээж болно, зарим газрууд чамаа нөөцөнд ч аавна гэд амар олон чи ингээ зүрхний цохилчиг тийм шат дамжлагыг бол ерөөхдөө туулна. Гэхдээ эцээц яг өөрийнхөө хувь тавилангаар хамгийн зөв гэсэн газартаа бол ер нь очих байх гэж бол би итгэдэг. Тэгэхээр та нар ч гэсэн бас итгээрэй. Яг ажилд ороод хайж ах үедээ яг хүн өөртөө амар эргэлзэх үед бол гардаг юм байна лээ шүү. Яг ингээд
би намайг сууг болохоор л авахгүй юм да тий. Яг ингээд за намайг угаасаа reject хийчлээ. Би угаасаа суух юм байна. Би ингээд амар мяа юм би надаас илүү хүмүүс байгаад байгаа болохоор аваад байгаа юм байна. Ер нь бол би баг ажил намайг ямар ч ажил авахгүй юм. Би баг ингээд хог дээр үсрэлийн шоуны юм бодогддсан байл шүү. Гэхдээ rejection болвол зүгээр л ингээд мэдээлэл шүү. За ингээд reject хийж ийна гэдэг чинь чамд зүгээр л мэдээлэл өгч ин гэсэн. За чи даалгавраа ингээд хийсэн болохоор ярьсныхаа үеэр жоохон иймэрхүү юм дээр жоохон буруу хариулсан болохоор л би тэнцэхгүй байгаа юм байна. Тэгэхээр дараагийнх дээр би ингэчл тэнцчих юм байна гэдэг чам зөвхөн мэдээллийг л өгч байгаа юм шүү. Тийм болохоос чи суг муу мяа гэсэн үг биш. Тэр начиг бити ингэж гунилж гутраарай заяа. Харилцаг болгон яг ажил хийж байгаа ажилд орцсон юм шүү тийм бас туршлагыг өгд юм байлээ. Тухайн ярилцж байгаа хүмүүс маань чиний ярьж байгаа зүйл дээр комент хэлнэ. Энэ бол ерөөхдөө ийм байдаг. Ер нь бол ингэж ажил ингэж өрнөдөг ч юм уу те. Маш одоо хэрэгтэй үнцэнтэй тийм мэдээллүүдийг бас өгдөг. Дээрээс нь чи ярилцлагынхаа үеэр өөрийнхөө бас мэдхгүй зан чанаруудыг таньж олно. Амар том туршлагын бүр ингээд багц ингээд үнгүү авч болох тийм багц заяа. Тийм болохоор тэр болгоны гоё өөртөө ашигтайгаар суусан газараасаа шороо хатгаж одоо манайха ашиглах хэрэгтэй. Ажилд орж чадахгүй ингээд сунжраал яваал байгаа юм шиг санагдчих магадгүй. Гэтэ атлист чи ингээд хөдөлж байгаа шүү. Ингээд зогсчоогүй чи ингээд режектлүүлсэн ч хамаагүй ингээд урагшлаад явж байгаа гэдэг чинь л чухал. Ажлын нэг өдөр маань яаж өрнөдөг тухай влог хийх санаатай байгаа. Тийм болохоор дараагийн бичлэр бөөндөө одоо ном журмын дагуу уулзцгаая. Тэгээд лайк дараарай манайхаа subscribe хийгээрэй. Тэгээд нэмэгдээд ивэл гоё урамтай байдаг шүү. За тэгээд баярлаа. Бити гоншорноод бити ингээд гуниглаа суугаад чи чадна шүү. Бид нар чадна заяа. Тийм ээ. Тэгээд баярлаа. Барта бака. Чао.